Пеншүүд унтлагын өрөөнд гэрийн эзний хамгийн урт удаан цаг хугацааг өнгөрөөдөг газар бөгөөд эрүүл мэнд эд баялагийг зохицуулдаг, эзнийхээ энергид хамгийн их нөлөөлдөг орон зай юм а. Тиймээс унтлагын өрөөгөө хэрхэн янзалж байгаагаас хамааран бүх зүйл аажмаар бүтэж эд баялаг хуримтлуулах юм уу эсвэл эсрэгээрээ муу энерги хуримтлагдаж хийж буй бүх зүйл гацас саадах санхүүгийн хүндрэлт ороход хүргэдэг. Хамгийн муу тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хооронд хэрүүл маргаан үүсч болзошгүй. Унтлагын өрөөнд гэрийн энергийг тодорхойлоход чухал байр суурь эзэлдэг бөгөөд жижигхэн зүйлийг тавьсан ч маш болгоомжтой байрлуулах нь чухлаа. Хэрэг та өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзвэл аз авчирдаг унтлагын өрөөний фэншүү болон гэрийн эзний эрч хүчийг авч эд баялагын азыг хаадаг хизээч хийж болохгүй фэншүү интерьер дизайны талаар суралц болно. Тийм хэцүү бишээ, дуустал нь үзээд хэрэгжүүлээд үзээрэй. Эд баялаг аз авчирдаг унтлагын өрөөний фэншүү 1. Гэрэл чийдэн. Танай унтлагын өрөө тод гэрэлтэй юу? Ихэнх хүмүүс тод гэрэлтүүлэхийг сайн гэж боддог бөгөөд ихэвчлэн таазаа хурцаар гэрэлтүүлдэг. Хэрвээ эд баялагын хувьшгийг хүсэж байгаа бол араа өрөөр бодох нь зүйтэй. Унтлагын өрөөний фэншүүд эд баялаганд бүрхэг бараан утгатай тохирдог. Тиймдээч харанхуй газар баялаг бүтээж харанхуй газар нуугдах дуртай. Хэд их гэрэл гэгээтэй байвал хаа сайгүй харагдах тул мөнгө цуглахгүй. Тиймээс унтлагын өрөөндөө эд баялагийг татахыг хүсэж байвал гэрэлтүүлгийг хэд тод биш төвшөнд байлгах нь зүйтэй. Бидний төгөөмөл ашигладаг таасны гэрлүүд хитрхи хурц гэрэлтэй байдаг. Ер нь бол таасны гэрлээс илүү ширээний чийдэн ашиглах нь дээрээ. Энэ үед хэд гялцдаггүй гэрэл худалдаж авах нь сайн. Хэрв гэрэлтүүлэг хитрхи анхаарал сарниулах юм бол өрөөний энергич бас анхаарал сарних болно. Унтлагын өрөөний уур амьсгал цэвэр байх ёстой тул зөөлөн гэрэлтэй цэвэрхэн гэрэлтүүлэг хийх зөвлөж байна. Тогтоож аваарай. Хэрв унтлагын өрөө хэд гэрэлтэй байвал эд баялаг хоримтлагдахгүй. Эд баялаг аз авчирдаг унтлагын өрөөний фэншүү 2. Ор. Орны хувьд гэрийн эзний эрч хүчийг нөхөх маш чухал газар юм а. Тэр эрч хүчээр аз хувьшиг тодорхойлогддог тул анхаарал сарниулах бүх элементүүдийг арилгах ёстой. Олон хүчин зүйл байдаг ч юуны төрөнд унтаж байгаа хүн толгооноос дээш юу ч байх ёсгүй. Ер нь ор дэрний тавцан дээр янз бүрийн эд зүйлийг байрлуулах тохиолдол байдаг. Энэ эзнийхээ толгой дээр дарж буй үзэгдэл учраас маш муу. Унтаж байх үед энерги тархаж дарагдаж буй мэдрэмж төрдөг. Толгой бол маш чухал газар юм а. Үүнтэй адил шалтгаанаар толгоон дээрээ зургийн жаз байрлуулах нь таны эрч хүчит сайнаар нөлөөлдөггүй тул толгоон дээрээ юу ч бүү тавь. Хэрв гар утас болон бусад зүйлсээ тавих шаардлагатай бол орны хажуудах ширээн дээр тавих нь зүйтэй. Газар биш орон дээр унтдаг бол орныхоо доод хэсгийг цэвэр байлгахаа мартуузай. Хэрв орны доор тоос шороо хог байвал шууд утгаараа хогийн саманд унтаж байна гэсэн үг ээ. Иймд орны доор хог хуримтлагдахаас болгоомжлоорой. Фэншүүд хаягдсан зүйлийн энерги нь сайн зүйл биш ээ. Мөн чигийг маш муу энерги гэж үздэг. Хэрв унтаад боссны дараа их хөлрөөд ор дээр чигдсэн бол сайтар хатаагаа цэгцэлж хураахаа мартуузай. Фэншүүд хамгийн чухал зүйл бол цэвэр цэнцгэр эмх зэгстэй байх явдал. Ялангуяа унтлагын өрөөнд бохир энерги хуримтлагдвал тэр бохир энерги нь гэрийн эзэнд хүртэл наалдаж хийж буй бүхнийг эмх замбраагүй болгож муу хүмүүсийг өөртөө татах болно. Нэмж хэлэхэд орыг ханд наалдуулахгүй дөрвөн чиглэлд баг зэрэг зайтай үлдээх нь дээр. Эрчим хүч чөлөөтэй ирэхэд тустай. Хэрвээ орон ханд наалдсан бол энерги урсаж чадахгүй бөглөрдөг. Энэ санхүүгийн амжилт сайнаар нөлөөлөхгүй тул зайтай тавих нь дээр шүү. Эд баялаг аз авчирдаг унтлагын өрөөний фэншүү 3. Агааржуулалт. Та хамгийн сүүлд унтлагын өрөөгөө хизээ агааржуулж байснаа санаж байна уу? Унтлагын өрөөгөө агааржуулдаггүй хүмүүс бодсноос олон байгаад гайхснаа санаж байна. Фэншүүд энерги зогсонд байдалд байх нь сайн зүйл биш юм а. Эрч хүчин сайн эргэлдэж байвал эд баялаг хоримтлагдаж аз завсанч сайжирна. Хэрв эрчим хүч эргэлдэж чадахгүй бол эд баялагын аз нь хаагдах болно. Унтхан таны эрч хүч сэргэж буй үе бөгөөд сэрэмж нь хамгийн тайвширсан байдалд байдаг. Хэрв энерги эргэлж явагдахгүй хар энерги хэвээр байвал нойрсох үед сэрэмж нь хамгийн сул байгаа хүнд наалтна. Унтлагын өрөөний хувьд үндсэндээ ямар нэгэн сөрөг талтай орон зай юм. Энэхүү сөрөг зүйл нь томрох тийм сайн биш ээ. Сайн энергийг эрэлдүүлэхийн тулд өдөр ядаж нэг удаа өрөөг агааржуулах нь зүйтэй. Мөн санаж байх ёстой нэг зүйл бол фэншүүд сайн сайхныг хадгалахаас илүү чухал зүйл гэж байдаг бол энэ муу зүйлийг хажуудаа байлгахгүй байх явдал. Унтлагын өрөөнд ч мөн адилаа. Гэр бүлийн эд баялаг саад болж эзнийхээ эрч хүчийг авч эрүүл мэнд муутахад хүргэдэг унтлагын өрөөний фэншүүгийн талаар одоо өгүүлье. Дуустал нь сонсож муу зүйлээс зайлсхийгээрэй.
Гарцаагүй зайлсхийх хэрэгтэй унтлагын өрөөний фэншүү 1. Хадаас. Фэншүүгийн үүднээс авч үзвэл унтлагын өрөөнд хадаас хатах нь байшинд хадаас хадаж түүний энергийг усгахтай адил юм а. Хичнээн сайхан энерги зарцуулсан ч бүгд нэг цохилтоор үхтэйг. Хэрв та хүүхдтэй бол энэ явдлаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь таны хүүхдийн ажил мэргэжлийн замд саад болдог. Унтлагын өрөөнд байгаа хадаасыг арилхаа мартуузай. Энэ зөвхөн хадаас олох тухай биш ээ. Хадаас нь улмөр болж муу энерги ялгаруулдаг тул түүнийг арилгах хэрэгтэй. Хадаасны улмөр арилгагчийг ашиглан бүх тэмдгийг арилгах нь зүйтэй. Тогтоож аваарай. Унтлагын өрөө нь хадаас хадаж болохгүй орон зай юм а. Тиймээс зүгээр орхиж болохгүй. Гарцаагүй зайлсхийх хэрэгтэй унтлагын өрөөний фэншүү 2. Гэрэл зураг ба зураг. Хаяа унтлагын өрөөнд том гэр бүлийн зураг өлгөөтэй байхыг харах болно. Гэхдээ фэншүүгийн зүгээс харахад тийм сайн биш ээ. Унтлагын өрөөнд гэрийн эзэн байдаг газар тул хэрв та зураг өлгөх шаардлагатай бол зөвхөн хосуудын зургийг өлгөх нь дээрээ. Унтлагын өрөөнд зураг өлгөхдөө дээр дурдсантай ижил шалтгаанаар орны толгойн дээгүүр байрлуулахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд унтаж байгаа газрынхаа хажуу талд байрлуулах нь сайн. Хадаас хатаас зайлсхийж хурлаан гарсан зориултын үлгэр ашиглахаа мартуузай. Гарцаагүй зайлсхийх хэрэгтэй унтлагын өрөөний фэншүү 3. Толь. Толь нь сайн энергийг шингээж аваад муу энергийг тусгадаг учраас толины байрал маш чухал. Унтлагын өрөөний хувьд эрч хүчийг цэнэглэх газар тул энергийг авдаг толд байрлуулахгүй байх нь дээрээ. Ялангуяа бүтэн биеийн толь ашиглахаас зайлсхий. Босгод хамгийн түрүүнд толь хардаг бол сайнгүй. Өдрийн шинэ эрч хүчээр эхлүүлэх хэрэгтэй байхад сэрэнгүүтээ толь харвал хамгийн сайн энерги нь толин шингэж өдөр бүрийг муу энергитэй өнгөрөх болно. Тиймээс унтлагын өрөөнд толь тавих зай байхгүй гэж үзээд холдуулсан дээрээ. Гарцаагүй зайлсхийх хэрэгтэй унтлагын өрөөний фэншүү 4. Ургамал. Унтлагын өрөөнд энергиээ сэргээх амьд махбод нь эзэн байх ёстой. Ургамлыг ургуулах үед ургамалч бас амьд биет учраас эрч хүчээ хуваалцдаг. Өөрөөр хэлбэл миний унтаж байх үед авах ёстой энерги нь ургамал шингэж байна гэсэн үг ээ. Байнга ядарч аршин жигдэрч өгөхгүй байдаг тул эд хөргөний энергид сайнгүй. Энэ бүх амьд бие ургамалд хамаатай бөгөөд хэрв та нэг өрөөнд амьдардаг бол ургамлыг хизээж орныхоо дэргэд байрлуулахгүй байх нь зөв. Санаж яваарай. Унтаж буй газрынхаа ойролцоо ургамал байрлуулахгүй байх нь сайн. Гарцааг зайлсхийх хэрэгтэй унтлагын өрөөний фэншүү 5. Хогийн сав. Хогийн сав бол хаягдсан бохир зүйл. Муу энерги учраас хамгийн цэвэр байх ёстой унтлагын өрөөнөөс тэс өөр зүйл юм а. Тиймээс үүнийг унтлагын өрөөнд тавьж орхигдсон энерги тэнд үлдээж болохгүй. Гэсэн хэдий ч хэрэг тавих шаардлагатай бол таглаатай жижигвтер хогийн сав хэрэглэж аль болох ойр орхон хоослох хэрэгтэй. Ер нь бол анханасаа тавихгүй байхыг зөвлөнө. Унтлагын өрөөнд хамгийн чухал зүйл бол цэвэр цэмцгэр байдал юм а. Гэрийн эзэнд ямар ч булангартай энерги орох ёсгүй орон зай тул эмх замбраагүй байлгаж болохгүй. Хэрв танд маш олон жижиг зүйл байгаа бол бүгдийг нь цэгцэлж өмсөх хугацаа хязгаарч орон дээр бүү тавиарай. Зөвхөн шаардлагатай тавилга байрлуулж аль болох их зай үлдээнэ үү. Эд баялагын энерги цуглах орон зай байх ёстой. Өнөөдөр сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхэд эд баялагын хувьшгийг дуудаг зүйлс. Гэрэл чийдэн, ор, агааржуулт орно. Гарцаагүй зайлсхийхтэй зүйлс. Хадаас фото зураг, толь, ургамал, хогийн сав зэрэг байлаа. Амьдралын явцад хийсэн бүхэн минь бүтэхгүй байгаа юм шиг. Хэцүү зүйл зөвхөн надад л тохиолдож амьдрал даалуу унсан мэт болж зөвхөн муу зүйл тохиолдог юм шиг санагдах үе бий. Харин ойроос харахад даалуунууд зүгээр л унсаар байх боловч дээрээс нь харахад сайхан зураг бүтэж буй үйл явц гэдгийг та мэдхүү. Таны одоогийн хэцүү мөчүүч гэсэн гайхалтай зургийг бүтээж буй үйл явц гэдэгт би итгэж байна. Яг одоо төр зур хэцүү байгаа хүн бүхнийг дэмжиж байна. Бүх зүйл сайхан болно. Энэ бичлэг танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.